Сүүлэн хүү. Эртээ урдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжгэн эмгэн нь нэг өдөр ямаагаа хариулж яваад төргиж орхижээ. Гэтэл нэг ямааны сүүлийг тас төрөгчихсөн байвгэн эмгэн үүнийг өвгөндөө хэлэлгүй. Нөгөө унсан сүүлийг нуугаад гэрийнхээ цавагт гийгээд орхижээ. Түүнээс хойш олон хоног өнгөрчихөн нэг өдөр эмгэн сүүгээ юулээд тогоогоо хусах зураа. Иш чааваас хусам идэх хүүтэйч болоосой гэж хэлсэнд би яагав гэд сүүл шиг бяцхан хүү ороод иржгэн. Эмгэн тэр хүүд хусмаа өгөөд хүүтэй боллоо гэж их баярлан орой өвгнөө эрэхт нь хэрхэн яаж хүүтэй болсон тухайгаа ярьжгэн. Өвгөн бас баярлан хүүгээ үнсчээ. Ингээд хүүтэй сүүлэн хүү гэж нэр өгөөд гуруула амьдран суудаг болов гин. Сүүлэн хүү том болж, малаа хотлуулж, хариулж, өвгөн эмгэн хоёрт маш их тус болдог байлаа. Хүү нэг орой хонь малаа хотлуулж байтал танихгүй хүн хурч ирээд сүүлэн хүүг гурвуулаа энэ шөнө хааныхаас юм хулгай хий гэхэд хүү зөвшөөрөн малаа хотлуулчаад хамт явжээ. Шөнө орой болж амтэн хүн унтаанд намгүн болохоор хоёр хулгайч сүүлэн хүүг чи яваад хааны үхэр дотроос хүрэн шарын барай дээр гэвгэн. Хүү заа гэд явжээ. Хааны үхэрт ороод том хүрэн шарыг нь авах уу? Жижиг хүрэн шарыг нь авах уу гэд хашгирж оргисон чинь хааныхан үхэрт хулгай орлоо, наануу цаануу буу шийдэм нохой шувуу болжгэн. Энэ үеэр сүүлэн хүү нэг үхрийн чихэнд ороод нуугдлаа. Чимээ анир намтахаар сүүлэн хүү том хүрэн шарыг нь хөтлөөд явжээ. Шараа алах гэтэл тэр гуравт сүх байсангүй. Сүүлэн хүүг чи явж сүх олж ир гэжгэн. Сүүлэн хүү явж хааны түлээнд ороод том сүхийг авах уу, жижиг сүхийг авах уу гэд хашгирсан чинь хааныхан түлээнд хулгай орлоо шүү, наануу цаануу буу шийдэм нохой шувуу гэдэл бөө юм болж гин. Энэ дарванаар сүүлэн хүү холцсон дотор ороод нуугдчихжээ. Чимээ анир намтгаар нь том сүхийг нь аваад явж гин. Гурвуулаа шараалаад хуваах болов. За сүүлэн хүү чи юуг нь авах вэ гэж нөгөө хоёр нь асуухаар нь сүүлэн хүү би гүзээ сүүл хоёрыг авъя гэж хэлээд түүнийгээ аваад явжээ. Сүүлэн хүү тэр хоёр хулгайчийн буцах замыг отож байгаад гүзээгээ үлээж хийлчгээд сүүлнийхээ хялгасаар амийн уйчгаад чи хинтээ зүг хулгай хийв, хурдан хэлэхгүй юу чи? Тийм үү. Яасан задарсан тарих вэ гэж худал дүрмдэн ясан сүүлээр нь үлээгээд гүзээгээ пат ороолгож байжээ. Түүнийг хоёр хулгайч сонсоод за нөгөө сүүлэн хүү чинь хааныханд баригдчихж айгүй бол бит хоёрыг барьж магадгүй гэж айгаад тэр хоёр хамгал авсан нөгөө маха хаагуяар нь ийш тийш нь хайж цацаад сэм зүхтаад яваад өгчгэн. Тэр хоёрыг явсан хойгуур сүүлэн хүү бүх махыг нь цуглуулж аваад бүхэл үхрийн махтай гэртээ харжээ. Сүрхий сүүлэн хүүгийн чимээгээр хаан нэг өдөр түүнийг үзэхээр гэрт нь иржгэн. Сүүлэн хүү хааныг тосож морийг нь авч уянга морных нь хамрыг
сэт татчихжээ. Үүдээ өргөж оруулангаа малгайных нь отог жинсийг авч олбог дэвсэж өгөнгөө гутлынх нь уулыг хандлаад авчихжээ. Хаан тэдний тоол цай идэж уугаад явах болж тэгэхэр нөхөө та хаан хүн байтлаа юунд улггүй гутал отоггүй малгай сэтэрхий хамартай морь идэлж явдаг юм бэ гэж асуухаар нь хаан сүүлэн хүүд чадагдсандаа шарлахаж сүүлэн хүү чи тийм айхтар юм бол миний хатны эрдний алтан бөгжийг өнөө шөнө аваад орхи гэж гин. Сүүлэн хүү за тэгье гэж зөвшөөрч гин шүү. Хаан гэрлүүгээ яваад өгчээ. Хариу бүрий болохын үеэр сүүлэн хүү хаанид очоод тооныных нь цамхагт нуугдаж суугаад хараад байж гин. Орой болж хатан унтахта эрдний алтан бөгжөө амандаа өмхөөд унтлаа. Өмнөр нь хаан өөрөө хэвтлээ. Хоймортой 2 лам баруун талтаа 2 сайн зарцаа. Хатныхаа хөлд аягчин шивгчин 2-оо унтуулад 2 хатвчаа зис гуйлан хушуутай 2 шулмаараа сахиулаад гадаа үүдэндээ хасар басар 2 нохоогоо уйж аваад цаахан талд нь хайрдаг хацдаг 2 буураа уяад эд бүгдийг маш сонор соргог байхыг чандлан захиад унтцгааж гин шүү. Сүүлэн хүү эд бүгдийг мэдснийгээ дараа шүн дундын ихэнд шүлэг нойрны үеэр хааны хоттой хонинд нь орж нэг хээлтэй им хонь алж аваад 2 хормой хужир хормойлоод хааны өргөөний үүдэнд очив. Хайрдаг хацдаг 2 бууранд нь 2 хормой хужир шоровгоо тавиад өгчгэн. Хасар басар 2 нохойд нь хоньныхоо махыг чээж бөксөөр нь хувааж өгөөд өргөөнд нь орлоо. Зис гуйлан хушуутай шулманд нь уушиг зүрхийг нь нэг нэгээр нь өгсөнд үг дуугүй л аваад дув дуугүй байж гин. 2 зарцынх нь өвөрт алсан хоньныхоо чицэг баасыг нь хийж аягчин шивгчин 2-ынх нь өвөрт дутуу улаан хургийг нь өвөртлүүлжээ. 2 ламын толгойг сэмжээр нь ороогоод хааны өөрийнх нь өвөрт 2 буурийг нь хийчихжээ. Хамгийн сүүлд хатны аманд цөсийн хийнгээ хагалчихжээ. Цөс ямар гашуун хамттай билээ дээ. Хатанд цөс хамтагдахын хамт ах түй пах пөх гэдэл оголтондоо эрдний алтан бөгжөө гаргачгаар нь сүүлэн хүү бөгжийг аваад гэр дээр нь гараад тооных нь цамхагт нуугдсан суувгэн. Хатан хангой сүүлэн хүү алтан бөгж аваад явчихлаа гэж гин. Хаан сэрээд босох гэтэл 2 тал руу хүүтийн юм унахаар нүтсэн 2 бөөр нь байвгэн. Хаан миний 2 бөөр сугарчгад би босож болохгүй байна гэв. Хатан 2 ламыг сэрээсэнд 2 лам байцаарай банзал цамд толгойд орооцолтчоод босож болохгүй байна гэж гин. Хатан бүр аргаа бараад 2 зарцаа хөөй босоорой гэсэн чинь 2 зарц нь хөөй чи юу би биш чи чицэг алдчих үгүй би биш чи чицэг алдчихд гээд бүр хэрэлдээд босч өгсөнгүй гин. Хатан алтан бөгж яадаг вүлээ аягчин шивгчин минь бошуулаарэ гэсэн чинь аягчин шивгчин 2 нь чиний хүү юу миний хүү юу гэж маргасаар хурдан хөдөлж өгсөнгүй. Хатан зис гуйлан хушуутай 2 шулан минь хурдлаараа бошуу яваад алтан бөгж олоод ир гэсэн чинь чи зүр хийдсэн би уушиг идсэн чи яв үгүй чи яв гэж хэрэлдээд бүр хөдөлж өгсөнгүй. Хатан ихэд твдэн
алтан бөгж хасар басар хоёр нохой туу гэхэд чи чээж ицснээрээ чи яв. Үгүй чи бүгс ицснээрээ чи яв гэд бүр бас хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь хатан хайрдаг хаддаг хоёр буур минь яваарэ сүүлийн хүү бүгж аваад явчихлаа шүү гэсэн чинь. Чи гадар хормоогоороо хужиг ийдснээрээ яв. Би дотоод хормоогоороо шороо ийдсэн юм чинь яаж явдаг юм? Үгүй чи яв гэлцээд айлын ч явсангүй. Хатан хий бухимдан айлч үгүй ангайч хоцрох энэ завшаанаар сүүлийн хүү гэртээ харж ид шидтэй эрднийн алтан бөгжийг аав ижи хоёртаа аваачиж өгөөд амар сайхандаа жаргасан юм гэдгээ.